Сайн бацгаана уу. За тэгээд сургалтуудыг ерөөдөө дотооддоо явуулдаг сургалтуудыг онлайн болгох ажлын хүрээнд ерөөдөө нэг хоёр сургалтыг иймэрхүү байдлаар яваад үзвэл яаж гэнэ гэсэн байдлаар бэлдсэн байгаа. Тэгээд энийг яаж цааш ажиллах талаараа танилцуулах гад нэг богино бичлэг хийж байгаа. За тэгээд хэдүүлээ эхлэхийн тулд App Store-оос нэг ийм аппликейшн татах хэрэгтэй. Энэ болохоор Google Class. Тэгээ Google Classroom гэдэг энэ аппликейшн байгаа. За хэдүүлээ энэ аппликейшн татчихна. Энэ болохоор web based, тэгэхээр хэдүүлээ компьютероос Windows үйл системтэй компьютероос хэрэглэж болно гэсэн үг. За татаад оронгууд ерөөдөө app маань нэг иймэрхүү layoutтай харагдана. За тэгээд зүүн дээдлээ байгаа энэ navigation гэдэг энэ батон дээр дарангууд class гэдэг дарангууд та тийм орцсон байгаа ангууд чинь ерөөдөө хичээлүүд чинь харагдчихна. За тэгээд эндээ хичээл нэмэхийн тулд анги нэмэхийн тулд яах ёстой вэ гэхээр баруун дотолд байгаа энэ join course гэдэг энэ батонг дараад join class гэдэг дарчин. За хэдүүлээ жишээ хэдлэр нэг анги руу join хийгээд үзье. За энэ болохоор за хэдүүлээ TCAS-ийн анги руу ороод үзье. За энэ class code нь болохоор Golf Sierra Lima Hotel Romeo 5 India юм байна. За энэ класс код оруулаад би энэ класс кодыг болохоор бүрэнд чинь явуулчихна. Тэгээд join гэд дарчихна. За тийгүүд ийм пэйж харагдах нэ таад. За тэгээд энийг харгахын тулд хэвлээ энэ зүүн дээдлээ байгаа navigation button дээр дараад class гэд дарчихгүй та ерөөхдөө төрүүлсэнтэй орцсон байгаа ангиуч харагдчихна. За хэвлээ сая TCAS анги руу орсон. За тэгэхээр ингэж нэмэгдчихэж байна. За тэгээд энэ дээр TCAS дээр ингэж дарчингууд иймэрхүү байдалтай харагдана. За энэ доотлолт нэг 3 батн байгаа. Stream, Classwork, People гэдэг 3 батн байна. За энэ дээр хэдүүлээ Stream дээр дарсан болно, Classwork дээр ч дарсан болно. Энэ дээр болохоор 2 юм оролцсон байгаа ерөөдөө. За энэ болохоор нэг нь болохоор тест, нөгөөд нь болохоор assignment. За assignment дээр нэдүүлээ ороод үзэх юм бол энэ дээр ерөөдөө товч танилцуулга, тэгээд юу хийх ёстой, ямар бичлэг үзэх ёстой гэсэн танилцуулгуудыг ерөөдөө оруулна. За тэгээд энийхээ дагуу хичээлээ хэдүүлээ үзчихэнгүүтээ дараад нь шууд нь тест рүү орчихно гэсэн үг. За тестэн дээр нь дээд хэсэг дээр нь жижиг танилцуулга зааварчилгаан маягийн бичсэн байгаа. За тэгээд тест TCAS-ийн тест дээр ерөөдөө 28 тесттэй. Хуучин байсан тестэн дээр нэмээд AUMS хэдэн тест, хэдэн асуултууд оруулаад нэмээд боловсруулсан ийм онлайн тест байгаа. За хэдүүлээ онлайн тестээ өгөхийн тулд энэ attachment хэсэг дээр дарчна. За тэгээд ерөөдөө Chrome-оор орчих юм бол зүгээр. За тэгээд Chrome-оор орчингууд ерөөдөө ийм форм харагдан таадад. За энэ дээр хэдүүлээ энэ имэйлээ энийг чагтлаад тэгээд энэ дээр бүтэн нэрээ заавал бичнэ. За тэгээд доотлол дээр нон сараа биччихнэ. За тэгээд энэ таадын бүтэн нэр энэ нон сар ч юм болохоор таадын юун дээр сертификатн дээр автоматар нүүн сертификат нь болохоор автоматар генерейт хийдгээр хийцэн байгаа. Тэгэхээр энэ дээр бичсэн юм чинь шууд сертификатн дээр гарах учраас энийг одоо анхаарал тавьчаарай. За тэг компани имэйл дээр болохоор өөрийнхөө компани имэйлийг оруулалт заавал бичих ёстой. Энийг заавал бичээрэй. Яад вэ гэх юм бол хэрвээ та энэ тестэндээ пасс хийгээд тэнцэх юм бол таадын сертификат чинь автоматар таадын компани имэйл рүү очно гэсэн үг. За тэгээд энэ ихний 3 мөрийг бүглөөд дараачийн бүрэнд бол дандаа асуултууд байгаа. За тэгээд асуултаа сонгох дээр ингээд зүгээр дараал сонгочихно. За тэгээд энэ TCAS-ийн тестэн дээр болохоор ерөөдөө хэдэн асуултан дээр хариултын 6-аар оруулсан байгаа. Тэгээд одоо хэдүүлээ энэ TCAS-ийн симплүүдийг ерөөдөө яг 6-аар хэрэгэлдэг учраас 6-аар оруулчих юм бол хариултын 6-аар оруулчих юм бол арай практикл юм болов гэж дууд хэддэн хариултыг 6-аар оруулаад өгсөн байгаа. За тэгээд тестээ хийж дуусчаад хамгийн доотлолт нь submit гэд товч байгаа. Submit дарчна. Submit дарсны дараа юу болох вэ гэхлээр submit дарсны дараагаар ийм пэйж рүү очив. Submit дарчингууд
За ерөнхийдөө view score гэж гараад ирнэ. Тэгээ view score гэдэг дарчингууд та хариултууд чинь ерөнхийдөө гараад ирнэ гэсэн үг. Ийм энэ лүү яваад орчихно. За энэ дээр болохоор та result байгаа. За тэгээд яаж хариулсан тэгээд энэ шууд өөр автоматар засчихна. Тэгээд зөв буруу хариулснаа шууд эндээсээ шууд харчихна гэсэн үг. За энэ дээр нэмж оруулсан юм нь бол feedback гэдэг нэг хэсэг оролцсон байгаа. Энэ дээр болохоор ерөнхийдөө эргэлзээтэй байгаа асуултууд ч юм уу тиймэрхүү асуулт энэ дээр нэмэлт тийм мэдээлэл шаардлагатай бол энэ дээр тийм богинохон нэмэлт мэдээллийг оруулсан байгаа. Зөв байсан бол яагаад зөв байсан бэ? Буруу хийсэн бол яагаад энэ хариулт буруу байсан бэ гэдгийг энэ feedback цонхон дээр ерөнхийдөө бичиж өгсөн. За тэгэд бүх тестэн дээр гэхдээ feedback гэж байхгүй би зөвхөн шаардлагатай гэж бодсон асуултууд дээр feedback гэдэг энэ цонхон дээр ерөнхийдөө нэг богинохон тайлбар бичиж өгсөн байгаа. Тэгэд энтэй уншаад танилцчих юм бол бас юм зүгээр. За ингээд хариултаа харчна. За ингээд submit дараад ингэсний дараа юу болох вэ гэхлээр таадын энэ бүгдсэн юм чинь над руу автоматар нэг файл болоод өөрөө хүрээд ирнэ. Гэтэ энэ бас автоматар бүртгэгдчихнэ. За ерөөд ийм бүртгэл үүсээд явчихна. Та одоо шалгалтаа хийх болгонд иймэрхүү юм бодо бүртгэгдээд явна гэсэн үг тийм. За энэ дээр болохоор ерөнхийдөө ямар асуултанд юу гэж хариулсан чинь хамт бүртгэгдчихнэ. За тэгээд нэр ус, за тэгэл имэйл хаяг, оноо, хувь тийм. Тэгээд хэд удаа хэдтгэн attempt хийж байгаа вэ? Энэ дээр бас бүртгэгдээд явчихна. Тэгэхээр за тэгээд статус дээр нь болохоор тэнцсэн үү, унтсан уу те. Хэрвээ тэнцсэн бол сертификат явуулна, тэнцээгүй бол явуулахгүй гэдэг юутэй одоо нөхцөлтэйгээр хийсэн байгаа нэг. Тэгэхээр тэнцэх юм бол та руу автоматар мэйлэр чинь шууд юу н оччихно, сертификат ч оччихно. Тэнцээгүй бол бас нэг автоматар нэг мэйл генерейт хийгдээд ерөөдөө компани мэйлэр оччихно гэсэн үг. За тэгээд за хэдүүлээ саяны тестэн дээр одоо хэрвээ унлаа гэж бодоход имэйл ирнэ. Энэ болохоор та submit дарсны дараа нэг 2-3 минутын дараа шууд яваад оччихно. За тэгээд энэ болохоор ихэд та хийсэн ажил чинь 80% хүрсэнгүү те. Тэгээд дахиад нэг attempt үлдлээ. Тэгээд энэ attempt-ын дээр унах юм бол instructor briefing ахиж шалгалт өгөх хэрэгтэй шүү гэсэн имэйл автоматар генерейт хийгдээд очиж байгаа. За доотлол нь болохоор онлайн тест result гэдэг юм нэг карт байгаа. Энэ картн дээр болохоор онсар тэгээд дүн за тэгээд attempt number байгаа. Тэгээд max attempt нь нэг хүн max-та 2 удаа л attempt хийж болно тий. Тэгээд 2 дахь унчих юм бол instructor briefing хэрэгтэй. За тэгээд failдсан тохиолдолд энэ мэйл нь тухайн одоо шалгалт өгсөн хүн рүү бас мөн санчрах битүүр рүү автоматар ирчихэж байгаа. Тэгэхээр нэг бас бүртгэд явуулж байгаа гэсэн үг. За failдэх юм бол имэйл ирэх нь. Хэрвээ пасла тэнцэх юм бол таад имэйл очино. Энэ мэйл нь болохоор таадын сертификат ч юм байгаа. Бас submit дараад л ерөөсөө нэг 2-3 минутын дараа шууд таад руу очиж байх. За тэгээд сая нэг форм дээр бүтэн нэрээ заавал зөв бичээрэй гэсэн чинь тэр нь болохоор энэ сертификат дээр бичигдэж байгаа нэр чинь болохоор би бичихгүй шууд энэ өөрөө тэр формоос чинь шууд хуулж аваад автоматар бичиж байгаа болохоор тэн дээр бичигдсэн юм л энэ сертификат дээр бичнэ гэсэн үг. Бичигдэж байгаа гэсэн үг. За тэгээ мөн адилхан он сар өдөр бас тэр форм дээрээс автоматар хуулагдаад энд орчиж байгаа. Тэгэхээр тэрийг сайн анхааралтай бичээрэй. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү байдлаар ажиллаад үзье гэсэн санал байна. За тэгээд таад тэрвээ нэмэх санал байх юм бол би чөлөөтэй хүлээж авна. За тэгээд баярлалаа.